Сайн байцгаана уу? Canvas-тай зочин байна. Энэ удаа Монголын урчуудын эвлэлийн А урлагийн гадаанаас эхэлж байна. Ингээд уран бүтээлчтэйгээ орж уулзцгаая. Монголын урчуудын эвлэлийн А урлагийн 2 давхарт гарч ирсэн байна. За миний энэ удаагийн уулзах байгаа зочин бол маш их сонирхолтой хүн байгаа. Ингээ хамтдаа орцгоё. Сайн байна уу? Оо, сайн байна уу мэдээ. За сайхан зусж байна уу? Сайхан. Ихтэй уран бүтээл өндөр үү? Өндөр тэгээд сууж л байна. Canvas-тай зочин байна. За. Энэ удаа болохоор энэ canvas-н дээр таны арга барилаар зураг зурхыг заалгах ийм зорилготой ирж байна. Тэгээд энэгээрээ дамжуулаад бас мэдээж үзэгч олондоо уран зургийн төрслөх урлагийн тодорхой хэмжээний одоо мэдлэг мэдээллийг олгох чаднаа гэж итгэж байгаа. Ааха. Яс сайхан санаа байна шүү дээ. Өөртөө ч гоё юм бүтээгээд тэгээ бас Монголын ард түмэнд бас энэ төрслөх урлагийг сурчлаад ингэж анхны ойлголт ч юм уу юу ч үедээ тэр хүн чинь харсан хэмжээгээр тэр бол их гоё. Чи мундаг гоё санаа эсэлсэн дээ. Харин тийм дүүн одоо та хэдээсээ суралцаад яваад байгаа шүү дээ. Алтан гадаа содонд уран бүтээлч Даштондгийн Бадаман Монгол зургийг дэлхийн тавцанд амжилттай таниулж яваа онцгой авьяастай уран бүтээлч юм. 1981 онд Дөрслөх урлагийн дунд сургууль, 1997 онд Соёл урлагийн их сургуулийн зураачийн мэргэжил эзэмссэн тэрээр 2001 онд Монголын уран зургийн эвлэлийн тэргүүний ажилтан, 2002 онд хөдөлмөрийн хүндэт медалаар шагнуулж, 2006 онд Тэнгэрийн зарлиг бүтээлээрээ Их Монгол үзэсгэлэнт 3 дугаар байр эзэлсэн билээ. Мөн 2010 онд Цагаан суврагын зун бүтээлээр Намар 2010 үзэсгэлэнт тэргүүн байр, 2013 онд Соёлын тэргүүний ажилтан, 2017 онд Алтан гадаа содонгоор шагнагдсан юм. Түүний уран бүтээлийн замнал 1991 онд Зан Хозрын нэрэмжит Дөрслөх урлагийн музейд анхны бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж өвөрмөц сэтгэлгээний ертөнцөө олон нийтэд таниулснаар эхэлсэн. Үүнээс хойш түүний бүтээлүүд Франц, Голланд, Энэтхэг, Герман, Хятад, Өмнөд Солонгос зэрэг олон оронд амжилттай танилцуулагдсан. Сүүлийн жилүүдэд зүүн арт Монгол зургийн 20 жилийн ой үзэсгэлэн, Монгол-Германы харилцааны 50 жилийн ойд зориулсан булаг Ланд-арт үзэсгэлэн мөн 2025 онд Италийн Бари хотод болсон хамтарсан үзэсгэлэнт оролцож уран бүтээлээрээ үзэгчдийг бишрүүлсэн юм. Даштондгийн Бадам өөрийн гэсэн хэв маяг өнгөөр ялгарч эргэлдэх хөдөлгөөн мэт уран зургуудаараа монголчуудын тасралтгүй хөдлөх хөдөлгөөн нүүдэлчдийн сэтгэлгээний онцлогийг тод харуулж чаддаг онцгой авьяастай. Түүний бүтээлүүдийн ертөнцөөр аялахад бэлэн үү? Тэгвэл хамтдаа түүний өнгө, мэдрэмж, монгол хүний сэтгэлийн гүнээс бий болсон уран бүтээлийг нээн илрүүл суралцгаая. Эргээд одоо танаа урлагтай бас танилцсан дэх үү? Ааха. Цэгтэг за мэд ингээд чи. За энэ одоо яг ороод ирэхэд энэ зургийн тухай түүхийг бас тантай хуваалцмаар санагдаад байна л да. Та энэ зураг хэдэн онд бүтв? За ямар үзэсгэлэнд оров? Энэ бүр нэг 2015 онд их чинь зурсан. 2015 онд нөгөө Хятадын академи одоо зургийн академи биш үү? Академийн зураач нар тэгээд бас Монголын хэсэг зураач нар ингээ хамтарсан үзэсгэлэн Хятадын Хориотой хотод. За Хориотой хотод гарсан байна шүү дээ. Тэнд том үзэсгэлэн зохион байгуулсан. Тэгээд тэнд би зориулж энэ зургийг зурсан. Өшөө бас нэг 2 зургийн 3-5 зургаар оролцсон. Таны одоо уран бүтээлийн нэг яг ингээл шууд нүдэнд тусч байгаа зохиомж нь болохоор нэм эргэлдсэн юм бөөрөнхий байдаг те. Тэгэхээр энэ одоо таны энэ зохиомж яг хэдийн үеэс бий болсон юм бэ? Хизэнээс яг энэ зохиомжийг барьж та бас уран бүтээлээ төрүүлж эхэлсэн юм. Бид нар ч Монгол зураг гэдэг тэгэхээр эхлээд шарв орно шүү дээ. Шарв тэгээд манай багш нарын заасан чин тогт багш. Дондог багш эднэрээ багш нар байсан. Тэгээд тэднийхээ сургасан зааснараа эхлээд сурж байгаа юм. Тэгээ явандаа ингээ нөгөө энэ уран бүтээл хийгээд байхад хүн чинь ингээ хөгжөөд юм уу өөрөө ингээ мэдлгүй ингээ хөдөлгөөнд оруулмаар санагдаад. За. Тэгээ Монгол зурагч бас хөдөлгөөнд ороод тэгээд уран зургийн энэ хиллэгүүд дондог багшийн заасан уран зургийн хиллэгүүдийг бас оруулаад тэгээд бас чин тогт багшийнхаа нэг Монгол зургийн хиллэгүүдийг оруулаад тэгээд тэрийг ингээ хөдөлгөөнд оруулах гэж тэгээ өөрөө ирэхгүй л тийм юм хийж эхэлж байгаа. Тэрнээс гинтх нь их орж ирээгүй. Ерөнхий ингээл явцын дунд аянда. Энэ чинь ингээд энергийн хуйлрал гэж бас байдаг штеп. Энерги чинь ингэж
дөрвөлжин хэлбэрээр гурвалжин биш ингэж эргэлдэж орж ирдэг юм байна л да. Энерги ер нь энерги ингээд дэлхийн бөөрийн хийж те ер нь энерги хууль бол бөөрийн дэлхийгээ дагаад ингэж эргэлдэж яддаг тийм эргэлт тэр энергийг бас оруулж ерөнхийдөө таны энэ зохиомжоос харахаар дүүн бас ийм эргэлт болон ийм тойргийн энергийг судалдаг өөрөө бас их сонирхдаг байхгүй. Тэгвэл таны зураг шууд тэр энергийг мэдрэгддэг. Одоо ирчилсэн тэр энерги. За энэ зургийн одоо сэдв санааг одоо хоёулаа нэг жоохон ингээд детальчлаад илгэрүүлээ дөхөө. Хүн болоод яг ингэж энэ амьдарч байгаа уран бүтээлч болоод зургийн сургалт төгсөөд яг энэ хугацаанд би ямар амьдрал харсан, ямар амьдрал байсан, ялангуяа хөдөөний одоо манай аав ээж чинь хөдөө нөө малчин нэгдлийн мал малдаг байсан. Тэгээ тэр үеийн малчин намаад одоо тэгээд энэ амьдралыг зүгээр илүүчгүй дутуучгүй би яг харсныгаа яг ингэж надад ойлгогдсон, яг мэдрэгдсэнийг би яг зурж үлдээх ёстой байна гэж бодсон. Яагаад гэвэл энэ одоо энэ ингээд хөгжил дэвшилч маш хурдан өнгөрч байна. Миний энэ амьдарч байсан энэ хугацаа одоо хэдэн 50 жилийн дараа ч юм уу 100 жилийн дараа тэс өөр болно. Одоо миний нүдэн дээр өөрчлөгдөж байгаа юм чинь. Тийм тий. Тэгэхээр эн чинь энийг ёсондоо би бас түүх бүтээж бүтээж байгаа гэсэн. Ер нь тэгэл уран зурагт одоо яг энэ Монгол аж амьдралыг одоо яг түүхэн одоо энэ сэдв болгож одоо үлдэх нь ер нь бол тун ойрхон болчиход байна шүү дээ. Бид нэр одоо нүүдэлчин одоо энэ ахууга хайрлж хамгаалж авч үлдэхгүй бол бас болохгүй бай. Тэгээ одоо энэ чинь эвдрэх гээд шүү дээ. Өөрчлөгдөх гээд шүү дээ. Одоо мал аж ахуйг гэх чинь нүүдлийн мал аж ахуйг зарим нь байлган зарим нь байлгахгүй гээл те. Зарим нь фермер болгоно. Ерөнхийдөө ингээ фермер борлоод эхэлчихлээ шүү дээ. Тэгэхээр чинь энийг авч үлдээх энэ ийм амьдрал байсан юм шүү гэдгийг үр хойчтой үлдээх тийм л зорилготой л өөрөө ирэхгүй л тийм зорилго үүсдэг юм байна л та. Тэгэл зураал байж байгаа. Одоо яг ингээд харахаар бас их Монголын маань одоо яг тэр намадик одоо яг нүүдлийн соёл маань ямар гоё юм бэ? Монгол байгаль маань ямар гоё юм бэ гэдэг энэ ингээд эдгээр шууд л нүдэнд буугаал нэг хавтгаа дээр ингэж бууна гэдэг нь өөрөө бас тодорхой хэмжээний хүч хөдөлмөр биз. Өөтөлгүй байхын чи цаг хугацаагаар л орж ирж штэ. Гинтхэн хүн мундаг болчихгүй. Одоо жишээлбэл ингээд энэ худаг гэлдэг чи одоо ийм худаг бол баг байхгүй мотор болсон байгаа штэ. Одоо тэр үед чи яг л ингээд гараараа ингэж яаж авдаг байсан. Ерөнхийдөө тэгэл харин би орчин үе оруулаад бас зурагт телевизтэй болсон үеийг зурсан шүү. Анх нөгөө ийм антен орж ирсэн байсан тий. Тэгээд зарим зурагтаа би бас мотоцикл оруулна. Гэхдээ одоо яг портер хонь хариулж би одоо зурж чадахгүй. Миний дараагийн үеийг зурх байх. Ямар аимшигтай сонсогдчих даа гэж. Одоо яг ингээд бодоход 2015 оны зураг бараг түүх болсон байна шүү. Тэр тухайн ахугта яг энд буулгацсан байна гэхэд. Одооны залуучууд яг энэ амьдралыг бас зарим мэдэхгүй шүү. Яг тийм байна. Тэгэхээр одоо таны зургаас ер нь бид нэр маш их гоё өгүүлэмж дээр нь энэ ахуйгаа олж харнаа. Ер нь бол энэ одоо яг тэр олж харах тэр одоо боловсрал бидэрт байх хэрэгтэй гэж би ойлгож байна. Мэдчих хэрэгтэй. Тэр ингээд тахиндаа бас мемори тэ дурсамжиндаа үлдээх хэрэгтэй. Энэ зураг одоо яг нөгөө таны нөгөө ирчилсэн энерги чинь бүр их дээрээс тэнгэрээс ороод ирсэн байгаа юм шиг. Энийг болохоор одоо би чинь юу яаж байгаа юм бэ? Бид нэр өвгдөөс тэнгэрт байгаа гэж ярьдаг штэ. Тий. Дандаа тэнгэрлөө сүгөөр тэнгэрт өвгдөөс минь энэ том морин цэргүүд тий Чингис хаан хаан эдэр маань тэнгэрт байгаа л гэж бид нэр ярьдаг шүү дээ. Хүн одоо нас ороход тэнгэрт гарчлаа тэр гэл. Тэгэхээр чи нэг одоо манай энэ нийгэм ингээд одоо үед надад их донсгоотой санагдаж байгаа байхгүй юу? Болоод ч байгаа юм шиг заримдаа бүр Монгол орн болохгүй болчиход ч байгаа юм шиг тий энэ чи ингээд нийгмийн өөрчлөлтөөр. Тэгэхээр би өсвүүдээ ингээд бодож байгаа байхгүй юу? Өвгдөөс минь ирж биднийг хараач. Бид нэр одоо иймэрхүү амьдраад байна. Тэр буруу байвал туслаач гэсэн. Тэгээ нөгөө энэ тэнгэрийн энэ одоо дээр тэнгэрт байгаа юугаа өвгдөөцөө би ингээд дуудаж ингээд их одоо Монгол их орондоо уран дуудаж байгаа. Маш гоё тийм төлсөн сэдвтэй зураг байна шүү дээ. Тэгээд яг тэр ногоон морж нь бол ирээдүй. Тэгээ мэдээж Чингис хаан байж болно. Бид нэр өвгдөөц болно. Тэгээ бас 9 юм том мордууд байна. Жохон томдоо 9 өрлөг гэсэн ухтай бас Чингис хаан. Тэгээд яг дагуулуудаа тэр бидний тэр Чингис хааны үед чинь
бид нар чи бөөм өргөлтэй байсан тий. Санааг нь оруулаад. Тэгээ энтэй талд отхон тэнгэр, тэгээ даян дээрх даян ингээ нутаг орон тий. Тэгээд ийш энэ бурхан халдун. Тэгээ энэ хайрхтууд энэ нутаг орон маань энэ өвгдээдсэн ингэж одоо хүлээж авч юм. Чи ингээ тайлбарсан чинь нүдэнд бууж шүү. Тэгээд яг нөгөө лус одоо бидний орон дэлхийн энэ лус одоо эзэдүүд энэ тэнгэрийг өгтөж авч байна гэх. Түүх домгийн сэдвтээ дээр нь одоо бас таны өөрийн бас энэ үзэл санаа энэ зураг шингэсэн байж тээ. Тэгээ дээр нь энэ нөгөө Монгол зурагт тусны тийм бурхны зураг их голчлдог тий. Тий. Бид нар чинь яг нөгөө социализмын үед чинь бурхан зурдаг байсан. Нөгөө юу нэг хэдхэн хүнд бурхан зураг. Ер нь шашин бол 20-тай байсан. Хэрвээ одоо тэр үед энэ зургийг зурвал одоо миний зураг би бараг шоронд явна штэ. Чингис үзэлтэй байж болохгүй, тэнгэр үзэлтэй байж болохгүй. Тий. Гэсэн тэр хааны нэрийг ч дурсаж болохгүй гэдэг тийм. Улаан хувьсгал, улаан байх ёстой хүмүүс тий. Тэгш амьдрах ёстой тэргээр социализмын хуулиар явж ирсэн хүн. Тэгээд бид нар чинь бол бурхан их хуулж зурдаг байлаа. Тэгээд тэр бурханд чинь сурах юм ашиг байдаг байхгүй. Хэрвээ чи бас Монгол зургийг тэр бурханыг судалж бурханы тэр нарийн деталь тэр тэнд хийсэн хилэмжүүдийг ойлгож харж сурах хэрэгтэй. Харж сурах хэрэгтэй тий. Бид нэр одоо бэлэн одоо яг харыг гэх юм бол нэг өвг дээдсэн маань үлдээсэн аюу гой өвүүд одоо ингээ байж тээ. Тэгэл ингээл өндөр гигэн зануудраас ахуулаад тэрнээс ч өмнө тэгэл чулуун зэвсгээс ахуулаад ингээл судлах юм их байна. Ард түмэн чи ингээл уран бүтээлээ тэр юм үлдээх хэвээр юм үлдээгээл яваад исэн байгаа байхгүй. Тэр бид нар ч гэсэн бас үлдээх хэвээр юм үлдээгээл ингээд хойч үедээ өгөх гээл ингээд залхамж болоод явж байгаа шүү дээ. Өнгөрсөн 2024 онд Өмнөний сайхан говьор гэж пилнэр аялалд явж байхдаа хоёулаа нэг ярилцлага аваад таны одоо нөгөө судалбар зураг, таталбар зураг одоо та усан будгийн нэг хуйлаастай нэг цаастаа явсан шүү дээ. Тэгсэн. ...12 хоног ингээд аяллаа хийхэд маш их юм үзлээ, маш сайхан газраар явлаа, их ч олон сайхан уран бүтээлийн сэдв боллоо. Энэ манай зурагч нар ч гэсэн одоо их сайхан судалбар хийлээ. Бүх энэ аялал маань ингээд сайхан төгсгөд болж байна. Энэ юун дээр бол ингээд миний бүхэл явсан газрын тэмдэглэл өнгө тэгээ тэр байгалийн өөрчлөлт энэ порооч орлоо сайхан нарч гарлаа. Тэгээ бид нар ч их таатай сайхан байна. Тэгээд одоо энэ 10 сард болох үзэсгэндээ одоо нэлээд гайгүй юм хийчих санаатай дотроо төлөвлөл олон сайхан зургийн сэдв боллоо. Одоо яг ингээд зургийн түүхийн дүүн мэдээд байна. Яг өнгөрсөн жилийн одоо зун шүү дээ. Намар тавьсан. Гэхдээ намар арай болоогүй байсан. Ингээд бодоход их ч юм одоо энэ баг жил болчлоо шүү дээ энэ уран бүтээл. Тэгэхээр энэ таны яг энэ уран бүтээлийн одоо яг нэг бүтээл төрөх агшин бол бас их урт хугацаанд үргэлжилдэг юм байна. Зөв. Ерөнхийдөө бол эренгүүтэл би энэ юмнуудаа ингээ мартахгүй тэмдэглэж авцсан. Одоо тэгээ эн чинээс ингээ нэг жоо хар юугаар ингэсэн ба штэ. А эн чинь нэг чи тийм байсан шүү гэж ой санамжаа хадгалаад авчиж зуулгаж байгаа. Тэгээд тархинд авчиж байгаа. Тэгээ одоо эн чинь ингээд аяндаа өөрөө ингээд яваад байна. Зурагдаал явна. Тэгээд өшөө юу байдаг вүлээ нарийн ширингийн гүнт нөгөө нэг урт зурагнаасаа би хардаг. Тэр зургийг одоо харуулаач. За тэгэхээр. За их чинь тэмдэглэл одоо энэ байна. Усан будгийн хуйлаастай цаасан дээр. Тэгээ хамгийн эхлээд бид нар чинь мухар шивэрт орсон тийм. Тэгээ мухар шивэрт орсон. Тэгээ мухар шивэрт тэгээд ингээд орлоо гэхэд жишээлбэл энэ өнгө бол ингээд надад маш хэрэгтэй байхгүй юу? Одоо би энэ өнгө ингээд санаагаараа хийж чадахгүй шүү дээ тийм. Тэгээ энэ чинээсээ нар тусгаад энэ ямар гоё. Тэгээ энэ эдгээр чинь ингээд нэг миний юунд нүд одоо өдрийн тэмдэглэл гэсэн. Тэгээ энэ болохоор нөгөө одоо таны яг энэ өнгөний одоо яг тэмдэглэсэн тэмдэглэгээ энд бас айхтар шууд буусан биш үү тий? Буулган шүү дээ тий. Тий энэ тэгэхээр яг нөгөө өөрөө үзэж харж явж тэмдэглэж авах гэдэг чинь асар их чухал. Хэрвээ явахгүй нөгөө суужсэн цэцлээс тэнэж авсан тэрэг дээр гэдэг шиг ингээ юу ч үзэж хараагүй мөртлөө худлаа ингээл тийм мундаг яриад тэгэхээр чи тэр чинь бас үзэж хараад ингээ явна гэдэг бол шал өөр тэнгэр газар шиг өөр гайхамшигтай. Урт хугацааны тэгээ дээр нь оюун ухаанд боловсрсон айхтар бүтээл байгаа даа тий. Тий, давтагдчихгүй шүү. Давтагдчихгүй тий. Тэргээрэл нөгөө урлагийн үндсийн тэгээд оршдог. Тэгээд тэр чинь
Би миний тархинд нэг л юм байгаа. Өшөө хэн ч намайг дөөрөж чадахгүй. Тэргүүрээ нөгөө нэг давтагдчихгүй мөнхөд үлдэн. Тэргүүрээ түүх бол. Таталбар зураг гэдэг чи ясаа агуу юм байт юм бэ? Тэр чинь одооний залуучууд бидний үед чинь бүр аппарат их ховор байлаа шүү дээ. Зургийн аппарат бараг байхгүй. Би ер нь сүүлийн үед л хэрэглэж байгаа болохоос биш. Тэгэхэд чинь бид нар чи яг нөгөө гараараа явсан газраа алдахгүй тэр таарлц юм ингэж өөр нь тэмдэглэж авдагсан. Айгүй мундаг аппаратаар шар гэж авдаг. Тэгтээ тэрийг ашигладаг хүн бас байна л да. Тэгтээ бас тэрэн дундаар бас заавал ингэж нэг судлаар хийх хэрэгтэй. Аппарат нь одоо би ингэж сая өмнө гоор явхад чинь надад би тэр зураг авсан л байгаа шүү. Тэгэхэд би энэ нөгөө нэг урт зургаа л харж байгаа юм чинь. Тэр л айгүй том. Тэрний чинь харж иж нөгөө би нөгөө тэр чинь мэдрэмж тэр үеийн нөгөө филинг дорхноос ирж байгаа. Би бол аялалд явахдаа бид нар гурилдсан байх гэж бодоод байгаа байхгүй яагаад гэвэл ерөөсөө ингээд гой сайхныг нэг айхтар олж хараагүй өнгө будгийн ч мэдрээгүй тэр хэлбэр галбирын ч одоо сайн одоо тунгаагаагүй аяллаас хүрээд ирдэг. Энэ юм наад захын юмыг сураад тэрийг ингээд байгаль дээр очиод хийгээ тэмдэглээд байсан бол амар их зүйлийг тэндээс олж харах ирээдүйд бүр их нарийн ийм ухаанд суралцах юм байна гэж би ойлгосон. Тий яг зөв шүү дээ. Зураг сонирхдаг зураач болох гэж байгаа ч юм уу эсвэл зургийг мэдрэх дуртай тийм гоо сайхны таашаалтай хүмүүсийн чинь түгэж дэлгэрээд тэд нар ч бас эндээс ч маш их ингээ олж аавна. Тэгээ заавал зураач байх алуугүй би зураг сонирхдаг хүн байлаа гэх чинь бас сарандаа яваа тэрийг ингээ тэмдэглээд аавна гэдэг тэр хүнд айгүй том сэтгүүд нэг гоё олж үлдэнэ. Нэрээ би ингэжсэн чинь заавал бүтээл болгоогүй ч гэсэн. Өө би нэг хүүх нэр тэр чинь ястаа гоё байсан шиг ингээд тухайн үеийн тэр тэнд байсан мэдрэмж шууд ингэж шинээр сэргэж орж ирж байна. Шинээр харж байгаа юм шиг. Таны хувьд яг хэдэн онд ямар сургуулийг хэн багштайгаар төгсөв? Тэгээд төгснөөсөө хойш яг өдийг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвж гинөө бас дунд нь ямар нэг юм болов яав вэ? Та энэ тухайга бас бид нэр товчхон түүхээсээ хуваалцаач. Би чинь 78 79 80 81 онд би дүрслэхүүрлийн дунд сургууль төгсөж байсан. Жинхэнэ тэр академи төгсөж ирсэн хүн ер нь тэр үеийн бодлого их зөв байсан. Яг ингээ Орос Оросод Болгарын социалист орнуудад академи төгсөж ирсэн хүн автоматар дүрслэхүүрлийн дунд сургуульд багшлах ёстой бүр. Тэр дургуйч байсан, дуртай ч байсан. Тэгээ дөнгөж нөгөө төгсөж ирсэн, академи төгсөж ирсэн шинэ багш нар чи бид нар дуран зураг хичээл заадаг байлаа шүү дээ. Тэр чинь бид нар нөгөө академи сурснаас ялгаа байхгүй. Яг тэр нөгөө шинэ юунд амьсгал дээр нь бид нарт юм зааж байгаа. Тэгээ дондог багш чинь Репин академи төгсөн. Тэр чинь мундаг манай чин тогтоогчглаа яг Монгол зураг энэ одоо тэр үеийн хамгийн. Тэгээд тэр багш нарын хүчинд би чинь бойжоод одоо сургууль төгсөө. Тэгээд ер нь би Монгол зургаас алдаагүй л дээ. Өөр ажил ч хийхгүй. Ерөөсөө нэгээл зурсан. Тэгээд эхлээд нөө реалист социалист реалист зураг янгот Монгол зургийг бас яатсан. Энэ бол яг зураг биш. Энэ бол зүгээр ардын гар урлал бас Монгол зургийн нэг хэсэг жоохон жийжсэн. Юу алга болох юм уу одоо тэгээд 2 дугаар тавьчихсан. Өөрчлөлт байгаад бол 90-ад он. Тэгэхэд бол контемпорари урлаг орж ирж байгаа. Тэгэнгүүт бас нөгөө реалист Монгол зураг хоёроо бас жоохон сайшин болгож. Контемпорари одоо энэ Европоор одоо дэлхийн бол одоо ингээд орчин үеийнхээ урлагаар амьдарч байна. Орчин үеээр амьсгалж байна. Тэгээ тэр үед яг Монгол зургийн яг мэргэжлийн хүмүүс бүгд ингээд контемпорари хийх гээл. Ер нь Монгол зураг бол хэцүү тэр нөгөө ойлгохдаг ч юм тоохгүй юм чи. Тэгээ тэр үед нь би бас ерөөсөө хаяагүй. Тэгээд 91 онд Францад үзлэн гаргаад бас явхад нөгөө Монгол зурагч чинь сонирхож байна. Хэрвээ тэр үед би яваагүй байсан бол бас өөрчлөх байсан баг. Тэгээд нөгөө Монгол зурагч нь хүү энэ та чи Монгол хятадын Монгол Оросын Монгол уу гэд. Үгүй би ингээд бие даасан бүгдэн тус бие даасан улс Монгол байдаг ч хөөх тийм Монгол улс байдаг юм уу? Та нар ингээд хятадх биш юм Монголын биш тийм улс байдаг юм уу гэд. Тэр үед чи нөгөө юу мэдээлэл ховор байсан шүү дээ интернет. Тэгээд би Монгол зургийг үзэсгэлэн гаргахад хөөх энэ чиний энэ зураг чинь Японоос өөр юм байна.
Хятадаас өөр вэ? Танаа энэ Монгол улс чинь өөрийн гэсэн урлагтай юм биш үү? Тэгээ судлаач нар. Тэгээ бүр амар сонирхоод ямар сони юм бэ? Тэгээ би нэг тэр Парисын том гудамж юу арт гудамж гэдэг. Тэрний нэг галеретэй танилцаад чи зүгээр энэ Монгол зураг зураасаа аваад ирж ирээд. Тэгээд би Монгол зураг аваад очиход тэр галерей шууд авд. Тэгтээ нэг газар хуулиа тавьчихдаг. Би энэ 100 жилийн дараа энэ хуулиас нь гарна. Энийг одоо бид нэр огт хэрэглэхгүй. Хадгална. Би ингээд дараа жил нь би чи 2 3 очсон шүү дээ. Газраас цаа чи зургийг авчирсан уу? За нөгөө газраас авчираад миний зургийг нэмэл тэгэл нэг л газартаа. Хадгалж байна тий. Тэр чи яагаад үнцэн нөгөө урлаг удах тусмаа үнцэн ордог. Урлагийн одоо үн цэнийг мэддэг хүчингүү ус учраас сони. Шал өөр. Тэгээд дараа нь Голландд би нэг менежертэй болсон. Тэгээд тэр чинь бас нэг урлагийн том сургуульд гэсэн олон жил багшилсан. Тэгээд би уурсан. Тэгээд яг үзэсгэлэн үзэл ингээл гадуур явах болохоор уушлаарай би чамтай явахгүй. Би нэг гайдыг нөгөө юу номтой. Би нэг өөрөө ганцаар яваад үзэж чад. Чи битээ ирээрэй. Тэгээд би дотор гайхадгүй ч одоо хамт тэ би чи ингээд дагуулж явах гээд шүү дээ. Тэгсэн чи огт ирж хэрэггүй гэж байгаа юм. Тэгэл өнгөрсөн. Тэгээд дараа нь би нөгөө Голландд үүслэн гарах гээд очиход чинь би тэр танаа Монголын бүх музейгээр явсан, бүх юмар явсан. Чи үл жинхэнэ чиний яг чи хинэгч дуурайгаагүй зураач юм бэ. Би ингээ анх бодохдоо энэ Монгол зураг бүр хүн бүхэн зурдаг. Барин би бас нэг зураач юм хуулаад энэ авчирсан ч юм уу. Энэ яг уран бүтээлч мөн үү биш үү гэж тэр чинь шалгаж ирсэн байгаа байхгүй. Тийм байна. Тий. Тэгээд чи бол яг хинтэй ч адилгүй юм байна. Хинэгч дуурайгаагүй чи бол жинхэнэ артист юм байна гэх тий. Тэгэж хэлж байгаа юм. Тэгээд нөгөө би чинь Голландд ингээд тэр чинь шууд цул контемпорари орчин урлаг болсон байгаа шүү дээ. Би тэ өөрөө ирэхгүй нөгөө тэгэж хиймэр санагдаж байгаа юм гоё өнгө тавиад. Тэгэл нөгөө манай нөгөө менежер чинь шууд ингээ хараа. Чиний Монгол зураг чамда бүр өстө хангалттай энэ чиний энэ зураг хаанч явахгүй дэлхийд хаанч явахгүй. Чи хизээч өрч чи бол хангалттай зураач. Чи одоо энэгээрээ явж энийг л хөгжүүл. Манай энэ Европын урлагаар чи битээ орё. Тэгээ хороод тэр үед нь би бас ямар сони юм би гоё юм зурмаар байна шүү тэгээ бодож хахад. Одоо энэ Монгол зураг авч үлдэх ёстой байна. Энийг ерөөс өөрчилж болохгүй юм байна. Энд чинь манай Монгол улсын нэг урлагийн Монгол зургийн дархлаа юм байна гэж ойлгож авсан байхгүй. Тэгээ би бас энэ залуучууд хэлдэг. Та нарын яг орчин үеийн зураг зурж болно. Гэхдээ битгий уламжлалаа алтаараа. Жишээлбэл ингээ хятад гоохоогоо ерөөс алдахгүй байгаа үстэй. Тэгээ тэр гоохоо ингээл амар тэрэн шиг манай Монгол тийм улам л хөгжиж. Тэрэн шиг манай Монгол зураг тэгж хөгжих хэрэгтэй байхгүй. Юу Монгол зураг болохоор чинь нөгөө тангад хүн шидээр гэдэг чинь тарины ичидээр Монгол хүн бэлгэдлэр гэдэг чинь. Тийм учраас Монгол зураг бол бэлгэдэлтэй маш холбоотой. Одоо бурхны зураг гэх чинь тэр зэгээр чигээр бэлгэдэл шүү дээ тий. Тэнд чинь Монгол зургийн тэр деталь тэр Монгол хүний уур ухаан бурхны зурагт маш их шингэсэн байдаг баг. Одоо тэр бэлгэдлээ ерөөсөө бас алдаж болохгүй. Өнгөний бэлгэдэл байна. Тэр дотор агуулмжийн бэлгэдэл байна. Тэгээд тэр дотор ч одоо ингээд жишээлбэл намайг жоохон байхад чинь миний хөө эмэгтэй хүн ингэж завилцуулж болохгүй, ингэж суух ёстой тий. Гарлын хайчийг онгойлгож болохгүй ингээ манай ээж чинь ингээ тийм ингэж болохгүй, тэгэж болохгүй, ингээрээ тэгээрээ тэрий чинь бас ингээд яг Монгол зурагт бас тэр бэлгэдлийг бас шингээд зурх ёстой. Тэгэл одоо жишээл ингээ жаргалын 8-аар гэхэд чинь 8-ын бэлгэдлэр монголчууд бас их явж штт. Тэгэхээр чи ингээ одоо би ингээд нэг айлд хүнд ингээ зураг захиалахад би жишээлбэл адуу мал зурхад тэр 8 өөр өнгөтэй жаргалын 8-аарыг шингээж тэр захиалсан хүнд хэлэхгүй ч гэсэн би тэгэж нэг бэлгэдлийг шингэн. Ягаад гэвэл миний зураг тэр айлд сайн сайхныг авчрах хэрэгтэй байхгүй юу тий. Жишээлбэл ингээд зураачийн дотоод сэтгэл, дотоод оюун ухаан, дотоод юм ингээд зургаараа шингээд тэр нь эргүүлээд нөлөөлдөг гэж ярьдаг. Хүн уран бүтээлийн хийхдээ маш сайхныг бодож, сайхан өмрөөд, сайхан бэлгэдлэр тэрийг хийвэл тэр чинь ингээ сайн энерги, одоо энергийг цуглуулах гэсэн үг шүү дээ. Тэр нэг айл гэрт яг тэр нэг уран зураг тодорхой хэмжээний маш сайхан гоё энергийг засруулж авах хэрэгтэй тийм. Засруулж авах хэрэгтэй. Тэгээд тэр айлд муу юм битээ болоосаа тий. Миний зургийг тэр айлын сайн сайхан амьдрал нөлөөлөх ёстой гэж бодож зурх бас зүгээр. Ариун сэтгэлтэй хүн зураг зурд юм а гэдэг юу байдаг тий. Мэдээж хүн уурлалгүй яах вэ?
хүн ямар бид нар бурхан биш тэгэд яваа чинь төрчихгүй бид нар чи бүрхий дэлхий дээр сайн юм бол ингээ сайн муу юмор холилдол зарим хүний амьдрал ингээ ирэнтэй барантал байдаг те. Гэхдээ яг уран бүтээлээ хийхдээ бол тэр уран бүтээлч энэ бэлгэдлийг их маш анхаарах хэрэгтэй. Та одоо уран бүтээлээ тойрвохдоо ямар материал, ямар техникүүдийг юу ашигладаг вэ? Тэр тухайга та бас бид нарт ярьж. Йоо би чи хоёр яадаг canvas гэдэг одоо энэ тосон будгийн гөрөндөн дээр би акриликаар зурдаг. Акрил хэрэглэнэ. Энд чи бас нөгөө хоорондоо нөгөө комбинашн бие биенийг жишээлбэл одоо Монгол зураг энэ бол ингээ яг Монгол зургийн гөрөнт байхгүй юу? Би өөрөө гөрөнтөө өөрийнхөө гараар хийгээд тэгээ тэрэн дээрээ энэ Орсын нөгөө темпра гэдэг энэ Орсын энэ юу их сайн энэ маш сайн бодог. Яг нөгөө чанартай яг жинхэнэ артист одоо хүүхд жишээлбэл энэ чинь 10 жилийн хүүхдүүд энийг хэрэглэхгүй шүү дээ. Яг жинхэнэ нөгөө артистууд хэрэглэн. Яагаад энийг хэрэглэж байгаа юм гэхээр миний зураг он удаан жил амьдрах ёстой. Зураач нь өгөөгүй байхад зураг нь хохороод унчвал тэр айгуу гойныг үсттэй тий. Зүгээр ингээд энгийн жишгээр бодохоо тий. Тэгэхээр чинь ингээд чанартай юм хэрэгтэй. Гэхдээ хооронд нь зохицуултлаа жишээлбэл Монгол зургийн энэ өөрийнхөө хийсэн гөрөндөн дээр би акриликаар зурчвал акрилик сайн бодог л та. Гэхдээ хохороод очиж цаашаа шингэхгүй. Яг нөгөө canvas гэдэг тосон будгийн одоо акриликаар зурдаг зурган дээр би энэ темпер гарч уусан будгаар юу энэ бас зохицуулахгүй хоорондоо хавцалдаг. Тэгэхээр чин тэрийг би ямар материал дээр ямар зураг зурах вэ? Тэгвэл миний зураг хэдэн настай вэ? Олон жил амьдарч чадахгүй юу? Гэдгийг бас уран бүтээлч нэг ер нь тархиндаа сэмхэн бодож байгаа хэрэгтэй. Мэдээж одоо уран бүтээл бол чанартай материал дээр чанартай одоо буудаг. Тэгээд дээр нь энэ одоо нөгөө тухайн одоо артистийн бас өөрийн нэг тийм мэдрэмж хэм маяг бас их байна тий нөлөөлдөг. Одоо тэгэхээр чи би хоёр янзын техник хэрэгжилж байгаа байхгүй юу? Яг canvas-н дээр тосон будгийн юунд дээр би акриликаар зурхад тэр акрилик ч маш хурдан хатна. Тэр будагныхаа нөгөө характер одоо зан чанарыг тосон будгаар хийж болно. Гэхдээ бас энэ чинь тосон будагч удаан хугацаанд татдаг юу тий. Ингээ тэр материал ямар материал дээр ямар юмар хийж байгаа хаа тэрийг айгу мэдрэх хэрэгтэй. Тэгэхээр жаахан өөр техник орох хэрэгтэй байна. Одоо хөдөө мөдөө явлаа гэхэд тий судлаар зургаар явлаа гэхэд усан будгийг бол ингээл ашиглаад усан будгаар тэмдэглэл хийгээл тий эрс үнхээр харандагаар эрс үнх гаргаад маш хурдтай усан будагч ингээд маш хурдан юм зориулагдсан байгаа байхгүй тий. Тэгэхээр чинь тухайн тэр техниктэйгээ тухайн үед л харьцаа явуучих. Таны ер нь яг зураг зурх үйл явц маань за мэдээж пионерийн одоо үйл ажиллагаа очоо харсан байгаль улс одоо энэ дотоод мэдрэмж таны өссөн орчин гэдэг маш их олон зүйлүүд энэ Монгол зурагт нөлөөлж урлаг уран бүтээл төрж ийн л та тийм ээ. Тэнгүүд яг энэс гадна яг өөрөөр та бас ямар одоо яг юунаас эхэлж яг зургаа ингэж буулгаж эхэлдэг санаа төрөх бас акшныхаа тухай бас бидэрт хуваалцаач. Филинг те нөгөө мэдрэмжээр л хин. Жишээлбэл за одоо би нэг акриликаар тийм зураг зурчдаг гэвэл би тэрэндээ зөгцсөн. Эхлээд тэр чинь за яг үзэж харсан байгаа, тэмдэглэл байгаа. Гэхдээ тэрийг яг нөгөө Монгол зураг болгож яаж өөрийн болгож хувиргах вэ те. За одоо яг уран зураг шиг ингээ бас хийчих болохгүй те. Би бол өөрийнхөөрөө хийх ёстой. Зураг зурвал зүгээр суугаад байдаг ингээд бас тийм яриад тэрээд байдаг гэсэн. Тэр шиг ингээд намайг гөлөөгөөд ингээд сууж ил энэ бадмаа ингээд ажил хийхгүй зүгээр суугаад ингээд бодгол би чи ингээд зураг хараал те. За тэгвэл энэ одоо арай өнгө нь өөрчлөгд. Энийг өөрчлөе. Гингүү тэрийгээ дараад өөрчлөх жишээ. Хөш энэ дээр чи нэг юм нэмэхгүй болохгүй юм шүү. Гэхдээ яг энэ хүн чи бас ингээд зурж байхдаа ингээд алдаа хийсэн байдаг байхгүй. Тэ. Тэр алдаагаа ингээд хөөж олох. Тэ. Дахиад энийг яаж баяжуулах вэ? Яаж хүмүүсийн ингэж одоо сэтгэлийг хөдөлгөх үү те одоо хүний сэтгэлийг хөдөлгөж чадвас хөнгөн биерийг хөшиж юу хийнэ гэдэг шиг тэр чинь яг үнэн байхгүй. Тэгэхээр чинь яг тэр өөрийнхөө миний зураг төгс болох алгүй л те. Гэхдээ би өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө бодлоор өөрийнхөө оюун ухаанаар өөрийнхөө бүх 100% тэрэндээ сэтгэлээ зориулж яг өөртөө би за энэ яг болчлоо шүү гэдэг тийм тэрэндээ хүртэл зурхын төлөө хүн уран бүтээлч зүтгэдэг. Гэхдээ дараа нь ингээ харахаар бас дутуул байдаг. Би чадаагүй шүү гэл те. Тэгтээ хүн тэрнийхээ төлөө бол хязгааргүй ингээд тэмүүлж яадаг. Ер нь уран бүтээлч үү тийм. Та одоо залуу уран бүтээлчд ер нь Монгол зургийн одоо
Монгол зургийг одоо хэрхэн авч яваасаа яаж хадгалж үлдээсэй гэж ер нь зөвлөх үү? Одоо нийгэм ч одоо учир нь олдохгүй болцлоо. Ингээл тий зарим нь ингээл энэ Монгол зураг мөн гэж, зарим нь энэ Монгол зураг биш. Таавал хоцрогдсон ч гэдэг юм. Ингээд нөгөө эго өндөртэй болж байна. Тэгээд ерөөс нь уран бүтээлчин нар чинь өөр өөрийн гэсэн ертөнцтэй өөр өөрийн гэсэн. Тэгэхээр чи тэдний буруу биш. Тэд нар үтгээ сэтгэх хэрэгтэй. Тэд нар юм хийж байгаа. Тэгээд тэр дотроос чинь үлдэх нэг нь үлдэхгүй, нэг нь үлдэхгүй. Гэхдээ энэ биш байна. Болохгүй. Энэ мөн байна гэж хэлэх арга байхгүй. Тэрийг үедээ цаг хугацаа л харуул. Одоо дэлхийд олон улсад энэ Монгол зургийг одоо ингээ ойлгуулахад ямар бэрхшээлүүд тулгардаг вэ? Гэхдээ дээр үед миний залуу ах чинь бол мэдээж хаалттай орон байсан тий. Ялангуяа бүр Монгол зураг биш чинь тэргээд бараг хэлжсэн. Одоо бол тийм хаалт болт гэдэг ах юм байхгүй. Уран бүтээлчин өөрөө ямаа зогсолтгүй хийх хэрэгтэй, тэрийг хүнд ойлгуулах хэрэгтэй. Тэгээд тэр болгоны таалдаг хүн гэж байна. Жишээлбэл та одоо чи гээл тэгэхэд энэ нь гоё юм, энэ жоохон тийм ингээл бодчиход нөгөө нэг хүн энэ гоё юм байна, тэрэн тийм байна гэд тэр чи хүний нөгөө гоо сайхны таашаал гэдэг чинь нөгөө яг аяамаар нарийн байдаг. Гэхдээ тэр чин зураг болгон л эзэнтэй л байгаа л да тий. Зарим нь чинь урлаг биш муухай гэхэд зарим нь яст агуу юм байна энэ тэргээл одоо тэгээ тэр чин нийгэм одоо бүр энэ дэлхийд чинь хөгжөөд сүултээ бүр хүн зурагч алгүй хиймэл оюун ухааны зурагс дагуу шүү энэ тэргээд тэрийг шүтцсэн хүн ч явж л байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь хязгааргүй ойлголтгүй хэцүү. Та одоо их олон улсны нэлийн олон үзэсгэлэн гаргасан шүү дээ та. Таны хувьд одоо бас ингээд хаана гаргаж байгаа л яа да. Одоо би Итали явна. Италийн 6 сарын 2-наас 9 хүртэл тэнд нэг хятад зураач, нэг Итали зураач. Тэгээ бид гурван хамтас үзэсгэлэн гаргав. Би тэгтээ яг нэг том зураг авч явахгүй жижигвтер яг өөрийгөө харуулсан Монгол зургаа илэрхийлсэн яг Монгол хүний зурсан Монгол зураг гэдгийг ил тэднэрт одоо харуулна гэсэн утгатай тий. Тэрнээс биш би нэг мундаг зундаг болох гээд биш зүгээр яг ийм ураглаг юм байдаг. Тэд нар яаж хүлээж авах вэ? Тэгээд тэргээрээ л та одоо яг өөрөө таны бүр дотоод яг мэдрэмжээс асуухад яг энэ зураал ингээл явж байгаад юу таны тэр доторх мэдрэмж тэр одоо дотоод сэтгэл ер нь юу төрж бий болж гарч ирдэг вэ ер нь? Үгүй мэдээж уран бүтээл хийхин төлөө хүн ч гоё юм бодно шүү дээ тий. Жишээлбэл би ингээд бодоход за жишээлбэл энд байгаа ногоо эднэр чинь бүгд өөр өнгийн ногоонод тий. Нэг ив ижилхэн өнгө тавиад би нэг тийм юм дург. Тэр өнгийн гайх юм шиг тэр байгалийн өнгө ямар гоё гэдэг үлээ тий. Тэр чи одоо тэр гоё өнгийн гайхамшигыг би ингээд зургандаа шингэх. Яг Монгол зургийг хавтгай зураг гээд нэг өнгө таны фон тавиал тэгээд ингээд гоё нарийн ирсүүд гаргаад ингээд зурдаг хүмүүс байж л байгаа. Гэхдээ би бол өнгийг амар чухалчилдаг. Энд одоо энд байгаа өнгө энд байгаа өнгө гэдэг чинь ингээд бүгд өөрөө ягаад бол байгаль дээр тэр чинь өөр гэдэг байхгүй. Тэгэхээр чинь тэрийг худлаа хийж болохгүй учраас тэгээд тэр өнгөнүүдийг гаргаж нарийн тэгээд нэг гоё сонин өнгө гаргачвал тэр юм амар баярлалаа шүү. Тэр чинь бас тэр гоё өнгө чи дандаа гардаг байхгүй. Тухайн үедээ ингээд найруулад санаандгүй найруулад гарчдаг. Дараа нь за дахиад би юу хайлчлаа гэдгээ мартцсан байдаг. Тэгтээ тэрийгээ дахиж гаргахын гэвэл эхлээ тэр энэ өнгө харж одоо энэ өнгөн дотор би ингээ харна штэ. Энэ хөх орсон байна, ягаан орсон байна, улаан орсон байна гэдэг. Одоо жишээл энд ихэд ямар өнгө орсон байна гэл. Энд хаар өнгө орсон байна, хүрэн өнгө орсон байна, хөх өнгө орсон байна гэдэг. Тэр нэг өнгийн нэг тэр мэдрэмжийг л чухалчилж байна. Хөдөө юмар санагтал хөдөө очиад яг энэ гоё таны энэ харсан энэ филингүүдийг тэнд бүр ингээ өөрөө харахын тулд ингээ шүн бүр 15-ны сартаа шүн ингээ байж юмар санагдаад ишээ бүр тийм гоё мэдрэмж бас төрж байна. Тэр шүнийн тэр өнгө чийс айгуу гоё шүү дээ. Тэг яг нэг хөхөнгөн дотор их олон өнгө байдаг гэдэг чинь тэр шүн чинь яагаад тэр чинь шүн л байгаа шүү дээ харанхуу. Тэгээ тэр дотор чинь түмэн янзын гоё өнгөнүүд байгаа. Би бас тэрийг гүйцэд зурж чадахгүй. Тэгтээ гоё хорхоо үрэл зурж байгаа юм чинь. За билет асуулт руу оръё хчээ. Маш гоё яриа явж байна.
За таны уран бүтээлд хамгийн их амин сүнс өгдөг өнгө, нэг өнгө нэрлүүл та ямар өнгө вэ? Яагаад? Энэ хөх өнгө, ультрамарин. Энэ ультрамарин өнгөнд л их дуралдаг шүү дээ. Монгол зургийн хамгийн хэцүү одоо хэсэг ер нь ямар хэсэг вэ? Одоо тэр контр тавих нь юм уу? Одоо өнгө тавих нь юм уу? Аль нь? Ер нь Монгол зураг, миний зураг болохоор би хамгийн нөгөө эхэлж тэр нөгөө зургийнхаа суур өнгөийг л сайн гаргахчвал одоо гоё. Одоо ингээд би шинэ зураг зурх гэж байгаа шүү дээ. За нэг тийм өнгөтэй тийм зураг гингүүд нөгөө эхлээд нөгөө суур өнгө тавьдаг. Ямар ч дүрсгүүгээр тавь шүү дээ суур. Тэрийг маш сайн гаргаж чадвал тэр зураг аяндаа цаашаа гоё болчихдог. Та одоо 5 ушуу малыг хамгийн түрүүнд нэгийн зураг бол алийн төрөл зурх уу? За морь зурвал морь нь гоё аятайхан байдаг. Морь. Аа. Тийм би ч морь ус их ундаг байлаа гоо. Та хэрвээ зураач болоогүй байсан бол ямар мэрэгчлээ авах байсан нь? Би юу? Миний зурлаг дээр их тийм 8-ачны сэтгэлгээтэй гівцсэн байсан шүү дээ. Ер нь тэгдэ зураач хүн бас тодорхой хэмжээний 8-ачны сэтгэл зүйтэй байх хэрэгтэй тийм. Тэгээд тэр чинь менежментээ өөрөө хийн. Одоо яг Европод болохоор тусаа өөрийн гэсэн менежертэй би зөвхөн зураад нөгөөдөл доод бүх ажлуудыг хийдэг. Манай Монголд ч нь тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр чинь бас би ч менежменттэй ч гэсэн өөрөө олох учраас би бас тэр 8-аа хийгээл яваад байгаа байхгүй. Гэтэ одоо гол point нь ер нь эргээд манай Монголын уран бүтээлчд яг өөрсдөө айгуу тийм мөнчгөрөөрөө тий. Яг өөрсдөө зүтгээл тий өөрсдөө зүтгээл ур зүрхээрээ л явна шүү дээ. Та одоо энэ урланд одоо яг хэдэн жил сууж байна? 94 он 93 оноор л ирсэн шүү дээ би. Юу 20 жил 40 жил болж байгаа. Тийм ээ тий. Яг хөө эргээд энэ бүхэндээ ярихад мэдээж яг хөгжиж байгаа юм аюу гоё болж байгаа. Гэхдээ уран бүтээлч маань одоо илүү л гоё тухтай ийм орчин нөхцөлд байвал илүү л гоё уран бүтээлүүд гарна үү? Илүү яхаа тий. Хүн ерөөсөө тийм нөгөө ямар ч хүн өөрийнхөө юмд сэтгэл ханддаг. Хөгжих тусмаа улам гоё хөгжин, хийх тусам улам гоё хийн гэл тий. Бид нэр анх би чинь залуу зурж явахад юун тэр урлан байдгүй. Тэгээд анх урлантай болоход хөөх гоё. Одоо урлангаа өшөө гоё бол өшөө тий бүр ингээд гэдэг юм уу ингээд хязгааргүй л тий. Хязгааргүй тий. Тэгэхээр одоо орчин нөхцөл маань илүү бас төр засаг маань ойлгоод уран бүтээлч нарт илүү том орон зайнуудыг бий болгож өгвөл энэ манай монголчуудаас их юм гарах гарна шүү дээ. Тий. Одоо энэ залуучуудад л тийм гоё юм хүсэх. Би ч одоо энэ дотороо байж байгаа л тэгээд дуусах. Гэхдээ ер нь бол та шавьтай биз дээ. Би ерөөсөө багшилж идэг. Надад тийм багшийн авиас байдаг юм. Оо тийм үү. Гэхдээ ганц хоёр хүмүүс надад шав ордог. Гэхдээ тэд нар ингээд дандаа гадаад гараа явчихдаг. Яг тэр нэг гадаадд Монгол зураг сонин. Тий. Контемпорари хөгжсөн газар контемпорари одоо манай залуучууд гэхдээ том дэлхийн том контемпорари орчин үеийнхэнтэй үзэж тараад харин ч төрүүлж явж тэр чинь сайн л байгаа юм. Гэхдээ ингийн нөгөө Монгол зураг мураг би энэ орчинд бол бас нөгөө би ч Монгол зургийн хүн учраас надаас Монгол зураг сурах гэсэн хүн ирнэ. А тэгээд тэд нөгөө гадагшаанаа гараад тэр Монгол зургаа бас хөгжүүлээд явдаг. Тиймэрхүү ганц иршээ байсан. Өвөр Монголоос эднээс ирдэг. Та одоо Монгол зурагт одоо хөл тавьж байгаа залуучуудад одоо хамгийн түрүүнд зөвлөвөл юу гэж зөвлөх вэ? Ахуй амьдралдаа нөгөө одоо маш сайн ойрхон байх хэрэгтэй. Тий. Нөгөө угсаатны зөв. Тий. Угсаатны зөв маш сайн мэддэг байх. Жишээлбэл морь зурлаа имэйл ямар байх, хазаар ямар байх юм тий. Гэр гэхэд чи юунаас бүтээдгийг одоо эн чинь нөгөө Монгол зургийн нөгөө үлдэх гээд байгаа бидний юм шүү дээ. Тэгэхээр чинь одоо ингээ хүмүүс ахуйгаас их холдчихж байгаа шүү дээ. Орчин үеийн орцсон тий. Тэгэхдээ ерөнхийдөө яг жинхэнэ Монгол зургийн зураач болдог. Угсаатны зөв их судлах хэрэгтэй. Тэгээд уухгүй хөдөлмөрлөх хэрэг ойлгомжтой. Тэр бол тэгээд тийм бэлэгдлийг сайн ойлгох. Бэлэгдэл. За би ямар бэлэгдэл харуул зурвах вэ? Би энэ зурганд миний зургийн бэлэгдэл яаж орших вэ? Юу дотоод сэтгэлдээ өвүүлж тэр чинь одоо Монгол зурч ингээд шуугаар нисч шуун дээр чи ингээд суугаад ингээд нисээд яваад ингээд байгалыг хараад энэгээр нисээл тэргээр нисээ яваад байгаа юм шиг Монгол зурчин тийм хавт ингээд айгүйх өгүүлэмжтэй нэг юм юун дээр чинь маш их олон юм өгүүлж болдог. Жишээлбэл би ингээд нисээ явах чинь ингээд гэрс нисээд хөдөө очиж чинь тийм өмнөгөөд явчин те тэрэн шиг
Тийм учраас нөгөө бас юм их үзэж харах хэрэгтэй. Судлуур зурх бас их маш хэрэгтэй. Урланд ирж байгаа юм чинь дүүн бол ингээд цагаан өнгийг манай уран бүтээлчд гоё бэлэгдэг тийм. Сүүн цагаан сэтгэл гэж нэртэй. Надад бэлгэлж байгаа байх тийм. За баярлалаа. Бэлгэлж байгаа. Тэгээ За баярлалаа. Өө ямар гоё юм бэ. Энд чинь уран бүтээлчийн хамгийн дээдийн дээд бэлэг шүү дээ. Тэгэнгүүр чи ингээл гоё бүтээл төрөл. Тийм бүтээл төрөлтэй тийм. Мундаг сайхан Монгол уран зурнаа гэж. Тэгээр их чи. Баярлалаа. Бас ингээд тэмдэглэж байна. Бас өнгө тавьчих тий. За тэгээ. За одоо дүүн бол ингэж харж ингээд санаагаа мэдээж нөгөө уул маань нэг ингээд за ингээд орж ирээд за эндээс энэ уулаа дагсан манай Монголын уулын нөгөө нэг мод ч нэг юм юугээ дагж орж ирдэг те. Уулах араар их байдаг те. Манай монголчин мод их багтай улс шүү. Модоо хайрлаж байхгүй бол ингээд төсөөлөд байна. За хэлбэр яваад эндээ нөгөө амтан ман байвал гэдэг одоо аргал янгирлэг гэж үзээд байгаа юм л да. Аргал гэдэг нэг ийм ивэртэй те. Одоо энэ чинь гоё хад байдаг шүү дээ тий. Тийм шүү дээ. Хадтай тий. Ингээ гоё хадтай. Тэгэл ингээд энэ уулчин явгод уулынхаа араар Монгол мод чинь уулынхаа араар ургана тий. За энд ингээ мод байна шүү гэл тий. За тэгээ ингээ бас энэ хүн мод хийчих тий. Энд ингээ гоё хад хийчих. Үнэхээр арай баялаг болох. Яаж энэ зураг баялаг болох вэ гэдэг бас бодох хэрэгтэй юм байна. Зүгээр нэг ингээд ингэчих юм байна шүү дээ. Тийм байна. Тэгэхээр энэ нөгөө даталбараа бас их сайн гаргаж өгөх хэрэгтэй юм байна. Чухал юм. Тийм тархин дотор байгаа тэр гоё юм аа. Энэ дээр дүрсээ одоо өөрийнхөө тэр бодсны хэмжээнд л гарах. Гэхдээ зарим нь ингээд заримдаа нэх гоё юм бодчиход тэгээ яаж болгож чадахгүй. Тийм тохиолдол бас байна тий. Тэгээ ямар ч байсан чи за ингээд гоё модтай гоё уултай. За энд ингээ үүлтэй. Уулны чи оройгоор үйл байдаг штэ. За энд үйл байна да гэх тээ. Амтны анатомиг бас судлах. Тэгээд тэрийг гаргана гэдэг ч юм бас хөөрөө. Тэгээд ингээд тээ одоо энэ биеийн зурч тийм үү? За ингээд ямар ч байсан ер нь юм байна гэх. Энэ хайд мэдэн байх байлгүй дээ. Тэгээ энд ингээд нэг хөлн. Тэгээ одоо эднэрийн зохиомжийг энэ дотороо бас зөв олох хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм байна. Тийм учраас эхлээд энэ зургийн дээрээ л хоёулаа ажиллая тийм ээ. За тэгээ. За одоо энэ өнгө тавьж үзэх хоёулаа. Энэ агаарлаг болохын тулд тэр чинь ногоол юм. Энэ өнгө хольж сурна гэдэг чинь өөрөө бас их олон туршлага байна тий гэжээ. Мэдрэмж өнгийн мэдрэмж туршлага тэгээд юм л аавна доо. Нүдэнд харсан өнгөө одоо энэ усан будгаар гаргаж цаасан дээр тэмдэглэн үстэй тий одоо нөгөө хөдөө гадаа явж ивэл тэгээд одоо хөдөө гадаа явсан энэ өнгөнүүдээ яг нь нэгээд бүтээлтэй ашиглах нь шүү дээ тийм ээ. Энэ өнгөнөөс модны өнгө энэ ногоноос өөр байх ёстой шүү дээ. Газар мод хоёр адилхан байхгүй шүү дээ тий. Мод чи арай жоохон тийм юу бүр нэлийн гүнзгий тод өнгөтэй байдаг та тий. Газараасаа илүү мод нь хар ногоон харагддаг шүү дээ тий. Тэгэхээр за чи тийм л юм шүү л гэж бодож модыгаа яах нь тэмдэглэж авах нь тий өнгөөр нь. Тий. Одоо тэгээд ингээд нөгөө одоо юуг энийг одоо юу гэх юм контролж явуулж байгаа. Арийн өтгөн авчваа. Тий. Танаа наа. Эврийн үлдээх юм уу гэж. Тэгэл ингээл ер нь бодлоо шүү дээ тий. Чи бас төхүүлж л байна тий. Чамд бас авьяас байна шүү. Дараа нь чи өөрөө бас өөрчлөөд өөр тэгвэл би нэг дуурай хаалгагүй би бүр өөр юм хийлдэг. Чи цаашаа задраад өөрчлөлтөд явдаг. Өөрчлөлтөд явах юм байна тий. За одоо ингээд энэ жоо хардаг. Энэ тий. Төсөл бүрийн одоо анхан шатны ойлголтыг бол одоо
бүгдээрээ авцгаалаа. Ер нь энд бол одоо усан будгаар таглаад одоо яг ихний зохиомжоо гаргаж ирж тэмдэглэж авсан хувилбарыг эгч маань биднэрт харууллаа, зааж өглөө. За энэгээр даамаа одоо та бүхэн усан буддаг байгаад дээр нэм скетчний дэвтэр тэгээд энэ ус их савтай ингээд хөдөө явчих юм бол өөрийн дуртай харсан үтс бүх юмаа ингэж нарийн тэмдэглэх юм боломжууд бол өргөн хүн болгонд байгаа гэдгийг одоо бидний одоо канвастай зочин маань хүн бүхэн мундаг байх алгүй. Тэгтээ тэр хүн өөрийнхөө тэр зүрхээ өсөөсөө тий өөрийнхөө дур сонирхтойг одоо баярлуулж яах гэсэн байна. Яг зөв. Тэр нэг урамтай сонсогдож яг ингээд сонсох. Энд та хатчихсан байна шүү дээ тий. Ингээд энэ хүрээд хэдүүлээ дуусъя та тий. За тий та бүхэн амжилт хүсье. За баярлалаа гэж.